Аран мандах агшинд тэнгэр газар ухаан хонгор туяагаар гэрэлтэж хязгааргүй уудам говь нам гүмхэн сэрнэ. Элсэн манхан салхины аясаар алгуурхан нүүдэлж хадаж чулуу хавцал хөндөй олон зууны түүхэн чимээгүйхэн хүүрнэн. Энэ бол Монгол орны өмнөд хязгаарт орших байгаль дэлхий өөрийн ур ухаан хийц гайхамшгийг энгийн мөртлөө тодорхой харуулсан өмнгийн цэнхэр говь. Тэнүүн энэ говьд хөхөтэнгэр уудам газар хоёр нийлж говь үзвэл уул нуруутай золгон зэрлэг онгон төрөх нууцлаг гоо үсгэлэнген бүхэнд дэлгэнэ. Энэ л хонгон дагшин нутгийн элсэн уудамд нордог хүү хорвоод мэндэлжээ. Говийн салхи элсний ширхэг бүр түүний хувь тавилан шивнэх мэт. Хязгааргүй тал нутгийн алсын харгуй хөхтэнгэрийн уужим ухаан түүний сэтгэлд шингэж хүсэл тэмүүллийн их ундраг болсон юм. Ноён сэврэн их шиглэмт хүмүүн. Эвэл сартаугийн Жамбын нардаг гэдэг хүн. Өмнө аймгийн далган цадгад сумын харьяат. Тэндэл оршин сууж байгаа мөнгөн сэврийн суманд олон жил ажилласан. Манай ээж бол одоо энэ Захкун аймаг Цэцэн сартуулын хүн юм лээ. Тэгээ бага насндаа намайг энэ өмнө аймгийн болд суманд өрчлөөсөн ийм л учиртай. Тэгээ бага насаа ивэриэ дээрсэн өмнө аймгийн ходож үзээгүй школонд. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч Яруу найрагч Жамбын Нордгийн товч намтар. Нордог 1940 онд Өмнөг аймгийн Сэврээ суманд төрсөн. 1950-аас 1954 онд Хан хонгор сумын бага сургууль төгсөж 1957-оос 1959 онд сувилагчийн сургуульд элсэн суралцаад ноён сумд хуваарлагдсан очиж сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж 1959-оос 1961 онд Сэврээ суманд шилжин очиж сумын бага эмчээр ажиллаж байсан. 1961-ээс 1962 онд Өмнөг аймгийн Төвд Ариун цэвэр станцын тасагт ариутгагчаар улмаар төрөх тасагт их баригчаар ажиллаж байлаа. 1962-оос 1964 онд цэргийн албанд татагдаж цэргийн госпиталийн зааварлагчийн туслагаар алба хаасан. 1964-өөс 1967 онд Казахстан улсын барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж байх хугацаанд уран сайхны зааварлагчаар соёлын төвд ажиллаж байжээ. 1967-оос 1972 онд Өмнөг аймгийн барилга трестэд зааварлагч хийж байхдаа урлаг уран сайхны удирдагчаар давхар ажиллаж байжээ. Нордог 1972-оос 1988 онд Сэврээ сумын эмнэлгийн жолоочоор ажиллаж байлаа. 1988 оноос сумын соёлын төвийн даргаар ажиллаж байхдаа Сэврээ сумын ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багш хийж хүүхдийн үлээвэр найрлагын хөгжмийн хамтлаг байгуулан ажиллаж байсан юм. Жамбын Нордог нь энэ хугацаанд эрүүл мэндийн тэргүүний ажилтан, соёлын тэргүүний ажилтан, төрийн дээд шагнал алтан газас одонгоор тус шагнагдаж байлаа. Өмнө энэ тэр Аргалан сум гэж байсан. Тэр Аргалан сумын лот гэж өвгөн байсан юм билээ. Тэр лотын сувэр гэдэг багш дөнгөж багшийн сургууль төгсөөд манай ангийг хүлээж аваад тэгээд одоо тэр өөрөө ерөнхий спортлог онцгой хүн байсан да. Зайлшгүй сүүлд би энэ болон суманд захирал байхад нь одоо саяхан би очиж уулзж байсан. Одоо ч байхгүй болцсон да. Тэгээд тэр хүн бол одоо тэр ангийнхны чинь дагуулаад ууланд явна тэр одоо цаанаар голгоолон тамины талгаамсаар тэр уулнаас ташаа тамины талгаа дээр сууж хадлаа уулнаас чинь голгодог тэр самсрангайг дуудаж өөрийч залж өсөн шиг болон тэгээд
би нэг тэр Ламсрангийн эрхтэй шүлгийг багш намайг одоо хэтэрхээ дурж байгаа нь бол одоо чи сайхан өндөр нам дуугаар ингэж уншиж заадаг байсан. Тэгээд тэрний вигаа уншдаг би чинь их юм сүрхий зээжилдэг тогтоодог гэж тийм хөхөд байсан. Тэгээд хөрмөрий чи би хөрмөр чинь баг ном шүү дээ одоо тэр хорлоо гайма атиа хөгдөг найргал алтан засны хөрмөр чинь би зээжэл тоочдөг байсан. Тэгсэн чинь тэгээд тэр Ламсрангуй хурцилж тэгээд тэр юун дээр концертн дээр тэр эрхтэй төсөлгийг уншаад тэгсэн чинь тэн дээр ирсэн байсан бай тэр багш тэр хоёр тэр шүлэг уншсан гараад иргэдэг. Тэгээд гараад очсон чинь тэгээд намайг одоо сайн зохиолч болоорой 10 төгрөг өгөөд бас нэг шүлэг зохиох гэж оролдож гаргаад багшийг олдвол бичсэн байсан байх. Тэрний наваа явсан. Тэгээ харин тэр юуны гоё мэдээ сан 1954 оны нэг дугаарт тэр шүлгийг хавлуулж өгчөөд тэгээ явсан байт юм байна. Ордон нийслэл Москва олон даяар гайхагдж байна. Олонний авангард Ленин, Сталин нарын ордон, Орсын ард түмний бүтээлч ордон гэж бичсэн санагдаж байна. Тэр үедээ би чинь жоохон хөөхд байсан, 3 дугаар ангийн хөөхд байсан. Тэр үедээ манай багш намайг шүлэгчин нардаг гээл тэгээ бас нэг их хөвгтэй юм байсан шүү байгаа юм. Манай захирал Сталин багшнаас орж игээд уйлж ил байх юм да. Энэ манай захирал тэгээд Сталин багшийг таньдаг байсан байх таа гэж хэлж амтны нийтэм дог болж ирсэн. Шүлэгчин нардаг гэдэг нэртэй хөөхд байлаа л да. Бид одоо багаас танилцуулж байлаа. Би 7 настай байхад юм бол одоо словах юм bijээ. Тэгээд одоо анхны одоо урлагтаас орон сайханд орсон үед 1952 онд бол үгтэй зэрэг одоо бүх аймагуудын урлагийн ард ажилласнуудын том одоо уралдаан тэмцээн их том хэмжээний наадам бол анх удаа наадам шүү. Ер нь одоо яаж хамаалж хийсэн. Тэнд энэ соёлын яамнаас Лоценд очир гэдэг хүн очиж тэр том концертыг найруулж тавьж тэгэж байхад тэр цэгайтгийн гол гэдэг шүлгээр намайг мөсөв багш минь тэр нийтэн зохион байгуулж би бол одоо яа хийж яаж байгаа тэр байр марицсны мэддэггүй шүү дээ. Тэгэхээр сүүлдээ тэр театрын материал бичсэн нэг номон дээр 3 дугаар хаангарын нарт 3 дугаар барьцсан гэж бичигдсэн байгаас сүүлд нь олж барьцсан юм. Шагналаваад хэлбэр жил ярьж байсан. Тэр бяцхан хүү хожим, урлаг, хөгжим, утга зохиол жүжигийн ертөнцид амьдралаа зориулсан юм. Байгалийн аялгууд шүтэлцээ, хөг их шиг үгийн утга дүрийн амьдралын яруу мэдрэмжийг өөрийн зүрхэнд шингээж нэгэн насны учир утгатай амьдралаа нурдаг бүтээсэн юм. 4-р ангийн төгсөөд би чинь хөдөө энийг олон тамирт манайч нэх олон тамирт айлсан. Тэгээ би одоо ерөнхийдөө миний харамсаж явдаг юм тань дээр л байдаг. Тэр сурвалж суулгаагүй намайг ч одоо энэ хэдэн тамирт хэн хариулах юм. Би санийд бичсэлтэй Севрэ сумын хоолтойгатын тамир тэмцэх бүхэл бүтэн баригатын тамир тэмцэх тамиртай айл байсан гэж би санийд бичсэн чинь олсоод энэ айл тийм болон тамиртай айл байв. Тэр баг тийм цөөхөн тамиртай баг байв гэдэг. Тэгээд эсэргүүцэл бичсэн байсан. Тэгээд тамир хариулахаар л одоо сургуулиас гарцсан хүн тийм. Тэгээд сүүлдээ яхаа би өөрөө хөвсөлтэй намсраа эмч гэдэг нэг энэ дундгойн нэг мундаг эмч байлаа. Зөв дөөнөр тавьдаг энэ метод руу тэр үед чинь явж болдог байсан. Тэр өвгөн чаяа яаж явдаг байсан. Зөв дөөнөр тавьдаг. Тэр эмчтэй би өөрөө очиж уулзсан. Тэр сургуульд намайг сургуульд явахад бас манай сургуулийн эмч байсан тэр. Тэгээд тэр шууд би шууд хөдөө гарцсан. Тамирчин байгаа шүү дээ. Тэгээ очиж уулзаа миний одоо нэг арай нэг тамир хариулмаар байна. Нэг яхан юм сурмаар байна. Ингэсэн чинь намайг тэгээ нэмлэгийн юунд оруулсан. Нэмлэгийн курс суралцаа. Тэгээ тэр үед чинь одоо тэгээд намайг тэр
57 онд 15 настай нэг мужуулхан цагаан хорон малгайтай ноёны эмнэлэгт тэр сестра гэж одоо соёлогчийн сестра гэдэг асрагчийн сентар гэдэг байлаа шүү дээ. Тэгээд сестрагаар очиход настай болсод энэ хүүхдийг сургуулиас яасан их хождуулж вэ гэж ингэж байсан. Тэр чинь 11 сарын 17-нд очсон юм. Тэгсэн чинь бодсонгүй эмчгээ очирсан чинь эмч нардаг эмч. Тэгээд би чинь доотлол модлонд яв. Заримдаа янз бүрийн доотлол авчирсан хүн янз бүрийн хүн байна. Намын гишүүн миний марчаад намын гишүүн Жавсан гэж нэг өгшин намайг аваа явуулсан. Янагч нь юу яах шогшох байж ажиллаа. Очих газар 70 км. Тэгээ би ч өнөө тэмээчнгийн курс төгссөн хүн чинь төрүүлээд өнөө хөшнөө хайчаад заалгсан шөлөөдөг badаа тэгээ дахиад тэгсэн чинь өнөө айлаас өнгөрөө явчих. Өнөө хөшин чи яваад юм гэртээ өнөө хөшин чи ирчдэг өнөө эмч байдаг шөнө гал төлөвлөж олж ирж тэгээ тэр айлд нэг төвдөн гэж нэг багийн ямар эмч байсан даргал байсан тэг их л намайг их заагж байсан сард. Ганц эмчтэй хоёр соёлогч байдаг байсан сестра, хоёр сестра ээлжээр гарна. Тэгээ ажихой гэдэг хөөхөн байдаг байсан. Тэгээ ингэж болоод бид хоёр чинь дуудлаганд ажилдаа явхад чинь замд хөгжилтэй нэг гардаг. Тэр хонгорын эсийг давна гэдэг чинь бас их хөгжилтэй. Тэр нь янз янзын ажиллагаа юм. Тэгээд тэр элсэн дотор 69 мөр очоод суучна. Тэгэхээр нэж ард дотроо яваа нэг юу аваад том биржэхийг аваад дэвсчэнд орно. Тэгээд дээгүүр нь цаашаа гараад дахиад суухаар нь дахиж аваачаад урд нь дэвсээд тэгээд дамжсаар яваад гараад явчиндээ элсэв. За тэр үнийг ажил хоолд бариад дуудлагаар очоод тэнд ажиллаа хийгээ явж исэн чинь машин маань болохоо байлаа. Тэгэхээр нь задлаад үзсэн чинь нэг Porsche хагарчихжээ. Хоёулаа тэгээд гээ нэг айлуудаар явлаа. Тэгсэн чинь айлын нэг төмөр орны доор нь Porsche ивцсэн байна. 4 Porsche, 2 Porsche ин аваад авцраад үзсэн чинь арай томдоод байна. Тэгэл хоёулаа хуураар хайргаар зүлгүүрээ нөгөөхөө үрээд байлаа багасаад байна яахаар байхгүй. Тэгээд нөгөө тэмээний хатсан борц идэлж ажиллаад за иймэрхүү янзаар тэр ажиллаад хийгээд байна. Хоёулаа ээжлээд 2 хоног боллоо. Тэгсэн чи сүүлдээ нөгөө Porsche нь хоп орцдог байх. Яг таараад хамгийн баяртай тэр. Гэхдээ тэр нэг аялжээр хоёулаа. Тэгээд нөгөө цэвэрлэж янзаад Porsche-гоо хийгээд тавиад асаас нөгөө тэрийг асчлаа. Одоо ингээд дайжгүй. Ингээд дайжгүй болдог. Тэгээд буцаад сэврээргүүд очиж сумдаа очиж. Тэгээд тэрнээсээ тэрийг очиод янзлаа шүүд тэрчгэр яваал байсан да. Тэгээд би чинь бас нэг одоо энэ бундан гэж нэг юм чи байлаа. Говьалтай аймгийн Шаннуун сумын бага юм чи бундан гэж. Одоо энэ сүйдээ энэ том амтан болоод энэ дээрээ багш бундан багш гэдэг энд байж байгаа. Одоо энэ бод сайхан гэж нэг юм чи шүү. Тэрний тэр хүнд захиа өчөө. Тэр хүндээ намайг тоож бас захиа өчөө. Би чинь одоо нэг олон эм найруулдаг ухаатай. Эми ч одоо нэг олон боодлоор ингэж ижирхэн тавьчихаа. Тэгээд тэнд чинь бисний одоо чин хэмжүүрээр нөгөө тхэн хаваа тэгээ баашт. Тэгээд эмэн тэгж өгдөг байлаа. Тэгээд солиуцикаслерод 10%-ний байлаа 10%-аар нөт хийчихнэ. Юу яа тэний адресийг тэр адресынуудыг их сайхан хийж. Тийм тэр бондонгоогоос бол би их юм авсан тэгж ил байж чи нэмлэгт бас тэргүүн үйлчлэгчдийн улсын зөвлөгөө, аймгийн зөвлөгөө гэдэг юмд очиж оролцож тэгж ил байсан. Энэ миний үеийн сестра гэдэг гэсэн нэртэй шүлэг байна. Хадуур татлаг хийж тусламж үзүүлэн соёлогчийг сестра тавтагоон тэгээд алцаж хоолонд хийж согоочийг сестра унаа тамигаар дуудлаганд яравчлан нэмчийг сестра угаалга цэвэрлэгээд шамдаж индүүсэх сэрн ухаарчийг сестра усаан зөөж савсуулгаа нүүргэн устгөөчийг сестра
шалаагааж хогоон цэвэрдэн цэвэрлэгчийг сестра шаналсан ядарсанд туслаж тойлн асрагчийг сестра эмчийн жироор эмгон найруулна техникчийг сестра эмгүүгээ сэргийлэх тарилга ганцлаж шогшуулна эрүүл хойчийг сестра ийм л байсан юм үнэн юм чинь ичихгүй илүү дутуу үнэн бүсээ бичихгүй гэсэн ийм хэвчүүн шүлэг бай. 15 настай тэр 57 онд тэр ноён суманд очиод тэгээд тэр дуудлаганд явж төөрч өнөөж байсан тэр үедээ би чинь нөгөө сумын уран сайханчтай бас тэнд шүлэг уншин элэглэл мэлэглэлд гарна бас тийм юм янз бүрийн хөгжим гайваа сонирхон тэгээд одоо баян хоорош гармон гэж 200 цаасны цэлэнтэй би тэгээд хүнээс сарынхаа цэлэн гөгч нэг гармон аваад тэгээд гармоноор одоо өөрөө би дааж сургууль гэх юм гойцон хөөгд малын хэмжээгөө надад зааж өгч байна. Костюмтай хүн 70 худалч гэсэн нэг юм хэдийн жүжиг тавьдгийн тэр манай сумын уран сайханч. Тэр үед одоо би туслаж нэг өдлийн одоо нэг таацмаацанд гүйж тэгж байгаад тэгээд сүүлдэн тэр эмэг гэдэг жүжигийн оролт тоглож баян далай сэврээ хоолт гоёот уртын төв ихсэн баахан газруудаар яваад тэгээд бол тэр эмнэлэг чөлөөл өгсөн байдаг байлгүй. Тэгж яваад ирсэн. Тэгээд ирсэн ардан тэр 68 оны октябрийн баяраар 60 км аслагдсан сэврээ сум гэдэг хөгжим өөрөд явгаалгаж идгийн 120 км гэсэн ийм ирэх очихын 120 км болсон шүү дээ. Тэгээд явгаалгаад тэгээд тэр суманд очиж тоглолцоод буцаад явсан чинь байдгүй. Ноёныхаа ойрхон шиг очиж байгаа төөцгөөд цасан шоргонд төөрөөд тэгээд харин тэр зүүн чиг хөвч яахлаараа тэгээд баруун чиг яваад тэр ноён баг хайрхны өөр дээр очиод өглөө жал юу яаж татраа танд юм яа тийм тэгээд өнөө 120 км ч байх 200 км болгож тэнд яваад өөр гэж би чинь жоохон шуй байсан л дээ тэр гонч гэдэг багш намайг унтаж байгаа өөр гэдэг юм байна гэж надад хэлж тэгж л байсан. Өнөө би энэ сумдуудад байдаг байсан тэгээд намайг нэг бас энэ хөгжим дартаг нэг юм хүн хэлдэг ярьдаг ичдэг тэр үед чинь соёлын давталгаа гэж байлаа. Соёлын давталгаа ч нэг 200 тэзүү шиг хатгаж 29 замбоо шиг хатгаж хоёрын дунд ясайдаг ховж юу махан толмогдэл энэ соёлоос давталж өгнөөр ийм шүлэг байдаг байлаа л да. Тэгээ ийм тийм юмыг сайн хэлдэг учраас нэг эрэмлэг гэрлийн суртал нэвтрүүлэг онцгой тохирох хүн гэдэг намайг аймагруу татаад авсан. Өгийн сэргэлэн унших бичих авьяастай нордог ханиан зөв сонгоорой. Төөрөлдсөн тавилангийн золиос хар үйлийг цэг болгоё зэрэг 10 орчим жүжигийн зохиол төөрөвж төөрөлдсөн төрлүүдийн төөрөг тавилан 1 дахин амилсан ачтан зэрэг 5 ном хэвлүүлж үнсэнгийн хүний бодол өөр болжээ. Оюуны би эндээс явахгүй мягмарын нэгэн нярмын паян зэрэг 10 орчим жүжиг найруулж 2014 онд удмын аялгау уран бүтээлийн тайлан тоглолтон төлөвлөжээ. Намайг одоо яг ирэх жил юу явуулсан гэж. Дөрмөгийн ангаахад явуулна гэдэг. Манай балижин даргалсан цэдин гэдэг хүн ингэ төлөвлөж байсан юм билээ. Сүүлдэл намайг ингэдэг байсан байхгүй юу. Тэгээд тэр юура as нэг нь хэмлээд байж. Ийм гурван хүн нэг тэр зэргийн альтист энэ гурван явуулсан. Явуулахгүй давч үлдээ гэсэн тийм өсөлт байсан. Тэгээд хамгийн сүүлд миний нэр байсан. Тэрний болоорт чалаач явсан. Тэгээд зэрэг явсан да. Тэгээд би энэ шүтэг юм зохиох барихтлаар болоод нэлээд завсарт нь хажихад энэ манай ах нэг хөгжимчин хүн байсан юм да сайхан барилцглаа да. Энэ үлгэршээ хөгжмийн завсарлагааны үлгэршэвлэр нэрхтэй хүн Габайл гэдэг хүн байсан. Тэгээд энэ Александрийн нэрмжит на Орсын
цэргийн чуулга ирж тэгээд энэ манай энэ үлэрчид нэг паалантай шар хаалантай тийм баян бэлгэлсэн. Тэгээд тэрнийг бариад одоо завсарлагын хөгжимч хийдэг тийм хүн байсан. Тэгээд тэр хүндээ татагдаад би чинь яг хөгжим сонирхоо. Зааварлагчийн курсын захирал нь Хандан Мишиг гэдэг хүн байсан. Тэр өвгөн цэргийн ансамблд очин тэнд бас байсан юм лээ. Тэгээд урлаг соёлын шиг юутай хүн байсан. Тэгээд тэр хүн маань гүнсэн гэдэг говьлтай гүнсэн гэдэг юм чин зохиол хүний бодлоор үйлж гэдэг жүжиг тавих гэх. Тэгээд тэр үнд үедээ Сандаг гэдэг хүүхдийн оролт би тоглох болдог. Тэгээ найруулагч нь Цавинжив багш. Цавинжив багш тэгээд би ч одоо оролдсон үнэмшил муутай. Заримдаа багш өөр шавмаг авчраад тавьчихнаа. Тэгээд битгий намайг орлуулад аваачтай танаас би чинь хоолоогоор хоолож иддэг юм шүү гэж тэр Цавинжив багш нь тэгдэг байсан. Тэгээд би тэнд чадахгүй юм байна. Би чинь манай говийнхны ярианд байгаа юм нэг тийм тэгцэрсэн ч гэх шиг тэгчсэн гэх юм тэгж ярьдаг юм. Тэгээд хөгшин хонь гэж хэлэх ёстой нэг хөшгөн хонь гэж хэлээд тэгээд их урууддаг нэг гарсан дутагдлыг хэлээд байхад хэж гаргалаа гэж. Ингэж байх үед тэр хянуу найруулагч Ямсран гэж тэр манай тэр Хандан Мишгийн их найз. Тэртэй найруулагч байлаа шүү дээ Ямсран гэж. Тэр хүн тэр найз нь тэнийг авчирсан бол тэгээд би тэрний нүдэнд бас энэ комедийн хэрэгний кино тоглолт. Энэ үл өсөх хөхөд бай. Гэт аваа бас юм авчдаг би чинь амаа хор кино туслах байлаа. Мундаг амтан тэрэнд жүжиглдэг юм болдго юм аа тэгж байсан чинь тэч найруулагч хийсэн ажил байхад нөгөө одоо тэр элбэг сайхан тоглосон ч тэгээд тэрний чинь бажинки сайхан таслаад миний энэ бажинки ямар дөхөлтэй бүжиглэх байлаа. Тэгээд мэргэлж ингэж байгаа тийм кадр дүүрэнд зураг авсан байна. Тэгсэн тэрнээс болоод миний оройлаас юм. Банган гайдаа танаас очирсан шашны юм байна. Тэгээ хасагдсан байсны нэр манай мовагшэр намайг яагаад тэгээд одоо тэр хордоор оролцсон тоглогч нэг хоёр дахин нэгэн цэлэнд хоёр дахин нардаг гэдэг одоо нэр нь болтгий шүү дээ. Цаг болчлаа. Самдаг чинь ингэж эндүүдлээ болох уу? Болно. Гэн миний энэ чадлаа гаргаж арчсан бажинх маань үдшилтэд очиод ямар янзын дүүпэлтэй бүжиглэх бол. Хүнд хичээл зүтгэл хүсэл мөрөөдөл байхад хувь заяа түшиж байдаг гэж өвгүүдийн хөөрөлдөг үнэн болохыг Нордогийн амьдрал батлаадч байх шиг. Барилгын цэрэгт байсан түүнд Казахстаны барилгын техник мэргэжлийн сургуульд суралцах боломж олдож хөгшин ихтэй сэтгэл зовниж байсан ч
Нутгийн хөгжлийн зөвлөмж түүнд урам зориг нэмж зориг шулуулжээ. Тэгээд би орсноч Казахстан дээр явуулаад очсон чинь тэнд манай захирал нохор нцэг гэдэг юм байдаг. Тэгээд тэнд бас нэг хөөх юу таардаг. Тэр сургуулийн уран сайхны үдээр тачин нэг 21 төгрөгийн салентэй нэг тийм оронтой байдаг. 21 төгрөгийн салентэй өөр ажил хүмүүс байдаг үү гэдэг. Тэгээд тогтдоггүй Аяч явуулсан гэдэг. Тэгээ би ч 7 төгрөгийн салентэй юм чинь намайг гэж нохор нцэг гэдэг юм дээр захирлуудтай ярьж байгаа. Тэр орос захирлуудтай ярьж байгаа. Тэгээ намайг тэрний хийх гэсэн. Тэгээ би ч 7 төгрөгийн дээр 21 төгрөг авчихтай зэрэг чинь баян юм болох юм байна. Тэгээ тэр уран сайхны бүрштэй яваад. Тэгээ тэнд ч нүүр бодох усэг эзэгээ хөмсөг зүлжигч тэр заахгүй юм байхгүй. Тэгээ тэрэнд хоёр ширээний донд хоёр хараа тавьчихад тэр бүжгийн тусгал сургуулийг тэгээ бас нэг цаах байдаг юм аа. Тэр хоёр тэр ангидаа тэр бүжгээр хамгийн багш хоёр нь тэр байсан тэгжилээ. Тэгээ сүүлдээ тэр зөвлөлт Казахстанд нэг биш мундаг багшийн шат болж тэнд дайнаа боолын хөгжмийг яаж боолын хөгжмөд хүүхэд яаж сонгож авах вэ? Тэр лавруулаа ба төвшөө шүдмүүд тэр бүхэн тэр их сайн заадаг тийм багш байсан. Надад тэгээд багш минь надад тэр хахрын зоойт медний оркестр гэсэн ном бэлгэлсэн. Тэр ном яасан гэхтэй зэрэг ингээд одоо Орсын гин сүлдөө хэлээр байхдаа тэгээд дараа за хөрний театр болов, галерний театр болов, Британий театр болов бүх арчид бичиж тэр нь авчирсан. Тэгээд тэр үчин талархлын аюулууд тэр эмгэн гашууд тэр чинь бүгд бичигдээд хийгдсэн. Тийм ном надад өгдөө. Тэр бол сүлдээ надад одоо маш их хэрэг болсон. Нордог болов үзэг баялагын мөрөстэй юм байсан. Тэгээд одоо тэр гүн артаа ярьсан юм хаяагүй одоо маш сайхан тоглодог, акшн сайн тоглодог юм байсан. Хөгжим маш сайхан тоглодог. Энэ аккордеон гэдэг бол асар том зүйл шин. Тэгээд баян сайхан тоглодог юм шиг тэр нийтийн шиг тоглосон. Өөрөөр яахгүй хэрэгцээ байсан да. Казахстан улсад барилгын техник мэргэжлийн сургуульд суралцж байхдаа Нордог соёл урлагийн зааварлагчийн дамжаанд суралцсан төгслөө. Тэндэн үлдэж сургагч багш орчуулагчаар ажиллах урилга ирсэн ч төрсөн нутаг ижидэн тэмүүлсэн сэтгэл нь түүнийг саатуулж чадсангүй. Нордог эх орондоо иргэн ирж барилгын трестэд ажиллах болсон ч урлаг соёл утга зохиолоосон хизээч хөнгөрөөгүй юм. Ажлынхаа завсар зайгаар хөгжим дууны их шигт уйсаж түүнийгээ бусдад зааж чиглүүлж эхэлсэн нь түүний хувьд эгэлж хилээ гүн утгатай замнал байлаа. Сэврээ сумдаа иргэн очиж сумын эмнэлгийн жолоочоор тасралтгүй 16 жил жолоомшгон хол ойрын өвдсөн твцэн нутгийнхнаа эмчтэн эмнэлэгтэн хүргэдэг буянтай ажлыг амжуулж явахтаанч аккордеонтой гон байж урам яруу шүлгээн бицээр л байсан юм. Байгаль дэлхий, байгаль ээж, үе өөрийгөө магтан дуулуулах гэж авиасны үртийг төрүүлдэг. Тэргүй авиаснууд бол үгийн урнаар, ая гიშгээр, өнгө удаг хэлбэр төрсээр байгаль ээжигээ магтан дуулж баярлуулдаг. Энэхүү магтан дуулагч хүмүүсийн нэг нь ардын бэлэг авиастан Монголын зохиолчдын эмнэлгийн гишүүн Яруу найрагч Жамбын Нордог ах маань юм аа. 1968 онд Өмнөг аймагт уран үгсийн чуулган гэж томарх хэмжээ Монголд анх удаа болсон байдаг. Одоо сонмын утуулгай анх санаач хэлж өмнөд хийснээр Монголын уран зохиолын одоо нэгэн цагийн том аваргууд болох дэндийн бүрөвдөрч бэгзээ болон Сэнгийн Эрдэнэ, Шагдрын дулмаа тэргүүтэй сайхан уран бүтээлчд очиж говь нутгийн ард түмний аж өндрөл, говь нутгийн сайхныг магтан дуулсан олон сайхан уран бүтээлийнхаа санаа сэтгэлийг манай өмнөөс олж авсан гэж яригддаг. Тэр
уруу гэсэн чуулган дээр авахгүйсэн нэг зураг их анхаарал татдээ. Тэр бол тайзан дээр төгөлдөр хуур, баян хуур, бөмбөр гэдэг ингээд эсэг хүм аялгау тоглоод наан дэндийн бүрд төрж байгаа шүлгөө мишж байгаа тийм зураг байдаг. Тэр зургийн хүүхдүүдийг хэн ямар хүмүүс байдгүй гэд сонирхож байхад тэр цаана одоо картон баян хуур тоглож байгаа юм бол манай Жамбын Нордог ах байдаг гэсэн юм лээ. Тэгэхээр Нордог ах бол уран зохиол бичгээс гадна хөгжим одоо тийм олон түмний урлагийн үйл хэрэгт бол маш их оролцдог байсан хүн гэдэг нь тодорхой. Өмнөг аймгийн Сэврийн суманд амьдарч байхдаа одоо Сэврийн сумынхаа клубт олон жүжиг найруулсан тоглож одоо сумын уран сайханчтай хөгөлдөг орой одоо нэг нийтийн бүжигийг бол мань хүн одоо ер нь гол хөгжмөөрөө авч явдаг. Нордог их дээр тухайн үедээ одоо эмчээр ажиллаж түргэнд яваад ирэхэд нь сумынхан одоо орой бүжигийг хийх гээд Нордог ихийг хүлээгээд чадсан хүлээж байдаг байсан гэж нутгийнхан хүмүүс ярьж байгааг сонсч байсан. Тэгэхээр Нордог ах бол зөвхөн уран зохиолч төдийгүй хөгжмийн их өндөр боловсралтай одоо хүүхдүүд нь ч гэсэн одоо хөгжмийн сайхан аяастай залуучууд байдаг. Одоо улсын том чуулга театрт одоо ингээд ажиллаж байдаг. Тэгэхээр Нордог ах бол ганц хувь уран бүтээлчээс гадна өөрийнхөө шавнар өөрийнхөө хүүхдүүдийг бас урлаг дуртай болгож өсгсөн бас урлагийн ийм зүтгэлтэн үе юм аа. Өмнөг аймаг ер нь манай Сэврийн сум ер нь ардын явцтай их тэр дундаа ерөөл магтаалч нар бол их байна бас. Хуур тоглодог, одоо дуулдаг зөндөл хүмүүс байна. Манай аав бол яг тэднийг бэлдэж, найруулж одоо тэгж концертанд бэлддэг. Одоо дээр үчин тэр нэг сумдын ааст тэмцээн их зохион байгуулагддаг байлаа шүү дээ. Тэр чинь гардаж одоо яг зохион байгуулж багш нь гэх юм уу та манай аав. Тэгээ багасаа одоо тэгээд аавынхаа тэр аккордеон хөгжим тоглоно. Манай аав бас кларнет хөгжим тоглодог байсан шүү дээ. Тэгээд кларнет хөгжим тэр юмнуудыг нь сонсож өссөн дөө. Тэр үед би энэ сумын одоо ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн хичээл заадаг байсан. Тэгээд захиралтайгаан тэр үед нэг жоохон дартуур хийгээд тэгээд чи чаддаг юм бол намайг шалгахын хэрэг байхгүй. Нэг үлээвэр хөгжим болоо тэр. Тэр үед би хийсэн бүтээснээр чамд шалгуулъя. Суманд шалгуулна би аймгийн тэр соёл урлагийн байгууллагын шалгуулна хийсэн бүтээснээр ингэж хоёулаа ингэж бие дан бас нэг юм хийлээд тэгээд чи олоод чаддаг гайгүй үстэй гэсэн маягаар би бас хэлээд чиний олоод ирэх миний хийж бүтээх хоёр ч одоо харганы онгоц дүүж эсгийн хийн гэдгийн үлгэрэл болно үстэй мөн чи их зав идэ гэж хэлээ явуулсан чи хараас сар гарахны дараа харин цоо шин үлээврийн дунд састаавын үлээвэр авчирч задалсан. 10,000 төгрөгийн нэмтэй шүү наадах чинь гэ. Тэг жаахан арих удаг тийм нэг сайхан зурдаг багш байсан. Тэгэл би ч одоо ёстой тэгж хэлсэн дэрүүн чинь өргөө билүүсэн чинь би л ёстой чадлынхаа хэрээр үтсэн дээ. Тэгээд би ч өөр ажилтай хүн байсан. Тэгээ бараг л тэрэл сургуулийн танким тэгэл өнө хөөхтүүдийн чинь үлээвэрт хөөхтүүд шалгаж явна гэдэг чинь өнө болчин төвшөө шүд амнаас өсвөлээд ясар их. Тэгтээ би бас нэг төвийн хөөхтүүдийн айлын хөөхтүүдийг оруулж их яасан. Тэгээд тэр жилдээ ч өдөө юу яагаа миний хөө тэгэхэд нэгдүгээр ангид ороод одоо хэдхэн сар болж байсан. Тэгээд одоо нэгдүгээр ангид аав аваачаад тэр одоо энэ яг энэ хөгжимч барабан гэдэг ийм хөгжим. Энэ ийм хөгжимд намайг ихлэ нэгдүгээр ангид ингээ оруулсан юм. Бараг бөмбөртөөгөө адилхан чицуу ингээд тэр нөгөө хоёрдугаар ангид нөгөө аймгийн Сэврийн сумын 3 хоногийн урлагийн үзлэг гэж юмд болоод тэгээ бүх үлээвэр хөгжимчдийн тэр Жавхан хамтлаг гэдэг манай ах нар одоо чинь би чинь 20 дугаар анги бүгдээрээ босоо ёсолсон чинь би зогсоогоороо байгаад идэг. Хөөе тэр голын нөхөр ягаа босч ёслохгүй байна гэд тэгж тийм яриа гарч ирсэн гэдэг манай аймгийн дарга нар. За тэгээд юу яадаг юм а таны чинь дараа нь одоо аймагт зунын сургууль хийлгээд дараагийн жилд нь аймагт очиж тоглож яна урлагийн үзлэгт ороод Оросын хөгжмийн зохиолч Агапхны нөгөө Прощание Славян гэдэг марш тоглоод тэгээд тэр ван их өндөр үнэлэлт авч
Тэгээд хянар сурагчдын хөрөл медальт хамталан болоод. Одоо тэгээд ээж чинь бас зарим концертонд ятаг матаг тоглоно. Зарим одоо жүжиг мүжиг найруулгач бас зарим дүр мөр тоглоно шүү дээ. Ерөөсөн тэгээд битэр бол одоо жоохон магад шөнөл хардаг гэсэн санагдтыг. 2 3 өнгөрч багтал бүжиг явуулж байгаа тэгэл нэг том нэг уран сайхан ч том хөгжимчин үнэл аавтай хамтлаа ярьдаг гэсэн шүү дээ. Эцэг өвгдөөс уламжлагдан өвлөгдөж ирсэн үндэсний дархлаа гайхамшигт урлагийн мэдрэмжийг нордог. Өр зүрхээрээ дамжуулан үр хүүхэд түмэн олондоо харангүй түгээжээ. Жамбын нордог өөрийн хүсэл мөрөөдлөөс хазайж урвсангүй. Хувирч гангасангүй. Өнөөдөр ч үр хойцсынхон амьдралын харгуй урлагийн замд гэгээ болж хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэл, чигч зөв амьдралыг үлгэрлэж сууна. Хөхөд тэнгэрийн орон дах ноён сэврээ уулын бараа, халиуран шаргалтах хонгор илс, хүн ардын сайхан сэтгэл, эцэг хүний зөн бэлэг, алсын бодол бүхэн хөгжмийн их шиг эвэр бүрийн хүчрэхэг дуун хархира эсэргээгээр дамжин зүрх сэтгэл бүхэнд шингэн уянгалж байна. Урлаг соёл утга зохиолд зүрх сэтгэлэн зориулсан түүний говь нутгийн энгийн амьдрал, өвөг дээдсийн суу ухаан, мөнхөд бадамлах эрч хүч нэгэн ихшгээр холбогдож үр хойчтоон дамжин цаг хугацааны хязгаарыг даван элсэн манхан тал нутаг ой хөвч эгэл уудам байдад үеийн үед ихшгэлэн цуурайдах нь баримжиггүй. Нэг ийм их байдлаар өөрхий тэр засаг намайг болж энэ соёлын тэргүүн өгсөн 2009 онд өглөөдөө миний хуучин надаас өмнө соёлын тэргүүн болсон юм. Одоо миний хэмжээнд бол ёстой хангалттай шагналаа гэж бодож явдаг. 아차라가 샤타 울야색 우즈스케는 사이한가 공비도데 아르가데 양거르게 지승 우중징의 사이한가 오사다 동성거롱 악금니 덤먹교롱 거친 손들의 대승 오청거롱 화위민네 술빈네 벌러져 정물의 대승 사이한가 거롱 오다 아이도 타돈다 막대야 사이한가 못떡인 동문대 아이한가 도덕 막대다